Монгол улсад тэр дундаа Дархан уул аймагт Оросын албаны улсын өмчийн олон объект байдаг. Энэ дотроо нийтийн зориулалттай нэг барилга байдаг. Мөн сургууль, цэцэрлэг, соёлын төвзөрөг, бусад объектууд байна. Сүүлийн жилүүдэд Оросын албаны улсын өмчийн объектуудыг Монголд аль шилжүүлэх асуудал олон жил яригдаж тодорхой хүндэт хүрэхгүй байгаа билээ. Монгол Улсын засгийн газар, аймгийн захиргааны тамгын газар олон нийт идэвхтэй олон жил хөөцөлний үр дүнд Улаанбаатарт орон сууцны 6 байр, Дархан уул аймагт 2 байр Монголын талд шилжиж ирэх тохироо бүрдээд байгаамаа. Энэ асуудлын хүрээнд өнөөдөр Дархан сумын 4-р багийн 22-р хорооллын 3-р байранд түрээсээр оршин суудаг иргэдийг цуглуулж эцсийн байдлаар уулзалтыг хийж судалгаа гарган төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлэхээр боллоо. Энэ хоёр байрыг одоо Монгол тал шилжүүлж авахын тулд шаардлагатай бүхэн бичиг баримт юмнуудыг бол бэлдэж засгийн газрын комиссид хүргүүлж байна. Одоо бол манай аймгийн зүгээс бол үндсэндээ шаардлагатай бүх мэдээллийн судалгааг гаргаад өгчихсөн. За зөвхөн хоёр засгийн газрын гэрээгээр тохиролцох асуудлууд байгаа. Тухайлх юм бол одоо газрын өмчлөлийн ашиглах асуудал байна. Хуучин 1972 оны гэрээгээр ашиглаж байсан газрын хэмжээнд нь өөрчлөлт орсон байж байгаа. Мөн одоо 72 оны гэрээнээс хойш одоо Оросын холбооны улс шинэ үндсэн хуультай болсон, Монгол улс шинэ үндсэн хуультай болсон. Үүнтэй холбоотойгоор өмнөх гэрээ бол нэг зарим хэсэг нь бол хүчингүй гэж үзнэ гэдэг. Оросын холбооны улс эдгээр бол хүчинтэй гэж үздэг. Тэгээд олон жил ингэж хөнжирч явсаар байгаад одоо ерөнхийдөө бол шуударгад юунд орж ийн. Ялангуяа энэ хоёр орон сууцны байрны хувьд. За бид нар бол энэ агуулгаараа өнөөдөр энэ хоёр байранд түрээсээр хорсон шуудаг 120 өрхийн хүмүүсийг цуглуулад эцсийн байдлаар яг одоо 4-р байрны нэг тоотод хэн гэж айл орсон суужийн түрээсээр хэдэн хүн байна тэнд амбул нь хэд юм. 3-р байрны 17 тоотод хэн гэж өрхийн хэдэн амбул орсон суужийн судалгааг нь эцсийн байдлаар гаргаж авчихъя. Энэ судалгааг бол төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар руу хөргүүлэх юм. Энэ судалгаа бол мэдээж орон сууцны байр шилж ирсэн тохиолдолд энэ байруудыг мэдээж түрээслэгчд нь хөвчлөх асуудал яригдана. Манай улсад өмч хувьцлах тухай хууль 1997 онд батлагдсан бөгөөд тус хуулийн дагуу өмнө нь орон сууц хувьчилж авсан иргэн дахин орон сууц хувьчилж авах боломжгүй юм байна. Нэг байранд 60 өрх оршин суудаг бөгөөд эцсийн байдлаар иргэдэг цуглуулан бүртгэж байгаа нь энэ юм а. Ингэснээр өмнө нь бүртгэгдсэн иргэдэд тулган хүсэлтийн дагуу орон сууц нь хувьцлах хүсэлт гаргасан иргэдийн тог баталгаажууллаа.